Сайн мэцэн нэрхэм үзэгчтэй Тархуул аймгийн Азад даргаанд хамгийн газраас бэлтгэн хүргэдэг тодруулга ярилцлага маань үзэгчтэй бүхэнд өгөхөд бэлэн болоод байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт аймгийн хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн даваа хүү оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэг маань сүүлийн үед ямар ажлуудыг бас онцлон хийж байгаа вэ? За Тархуул аймгийн хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэг маань хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хууль, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэмжээнд аймгийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах орон тооны бос зөвлөлтөөгөө хамтраад тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Бид сургалт, мэдээлэл, сурталчилгаа, мөн хэрэглэгчдээс ирсэн гомдол саналыг хүлээн авч хуулийн дагуу барагдуулах ийм ажлуудыг хийж ирлээ. Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бас нэлээд том ажлуудыг хийх гэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг таахгүй. Аймгийн хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах орон тооны бос зөвлөлийн дарга бол манай Төвшинбат дарга байдаг. Аймгийн орлогч дарга Төвшинбат даргаар олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөрт хийх ажлын төлөвлөгөө удирдамжуудыг батлуулж төрийн бас байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудаа бид хөрвүүлсэн байгаа. Жил бүр олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдрийг бол тэмдэглэн өнгөрүүлдэг. Бид энэ жилийн олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдрийн гол ураа бол аюулгүй ухаалаг бүтээгдэхүүн үйлчилгээ гэсэн ураандаар бол явагдаж байгаа. Энд бол бас төрийн бас байгууллагууд ялангуяа бол хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч бид бол хэрэглэгч рүү чиглэсэн сургалт, сурталчилгаа, мэдээллүүдийг бол зохион байгуулахаар төлөвлөөд ажилдаа ороод явж байна. Тэгэхээр яг ямар бас яг иргэд рүүгээ чиглэсэн, хэрэглэгч рүүгээ чиглэсэн ямар сургалт, сурталчилгаануудыг хийх юм болоо. Тухайлбал хэдний өдөр хаана болох ч гэдэг юм уу тий? Олон улсын хэрэглэгчийн өдрийг бид дархан тээвэр компани нийтийн үйлчилгээний төв буюу нэг цонхны үйлчилгээгээд манай шинэ орчин төв дээр байгуулагдсан нэг цонхны үйлчилгээний газар дээр бид өдөрлөгөө зохион байгуулна. Энэ өдөрлөгт бол манай төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл хэрэглэгч рүү чиглэсэн сурталчилгааны материалуудыг тараана, өөрсдийнхөө үйл ажиллагааг бас сурталчлах ийм ажлуудыг бид 15-ны өдөр 10 цагаас эхлэж зохион байгуулахаар шийдвэрлсэн байгаа. Хүүхэд эрхэм хэрэглэгч гэсэн бас аяны хүрээнд бол бас бүх ерөнхий боловсролын сургуулиудын хэмжээнд олон улсын хэрэглэгчдийн өдөр 3 сарын 15-ны өдрийн эхний цагийг хэрэглэгчийн чиглэлээр хичээл орох ийм яамны сайдын тушаал гарсан байгаа. Үүнтэй холбогдуулаад бид бас 15 дугаар сургууль дээр, 4 дугаар сургууль дээр, 1 дугаар сургууль дээр энэ аяны хүрээнд хийж байгаа ажлын талаар мөн хичээлийн нээлтийн ажиллагаанд бид оролцохоор шийдвэрсэн байгаа. Мөн ялангуяа хүүхдэд рүү чиглэсэн цахим тоглоомын газруудын үйл ажиллагаан дээр хяналт мэргэжлийн байгууллагатай хамтарч хяналтыг явуулаад дараа нь тэр цахим тоглоом ажиллаж байгаа хүмүүст хууль эрх зүйн чиглэлийн сургалтуудыг зохион байгуулнаа. Мөн дархан хүнс хувьцаат компани дээр бид бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, дотоод хяналтын талаар мэргэжлийн байгууллагууд стандарт, хүнс үдээ аж ахуйн газар тэгээд стандарт хүнс үдээ аж ахуйн газар мөн мэргэжлийн хяналтын газар хэрэглэгчдээс бас чиглэлийн хичээлүүдийг нийт ажилчдад бас зохион байгуулахаар ингэж бид төлөвлөөд ажиллаж байна. Баярлалаа. Ингээд эрхэм үзэгчтэй Тархуул аймгийн Азад даргаанд хамгийн газраас бэлтгэн хүргэдэг тодруулга ярилцлага маань энэ төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.